Шинжлэх ухааны академи за олон судлалын хүрээлэнгийн захирлаа золбоо студид хүрэлцэн ирсэн байна. Орой минь төргий танд. Баярлалаа та бүхэнд гэсэн. Тэгэхээр өчигдөрхөн Израилийн харин бас Ливан улсад агаарын цохилт өгснөөр за 180 орчим ялгаатай тоонууд бас мэдээлэлд гарч байгаа шүү. Хүний амь ирсцэн тоонууд танилцуулагдлаа. Ерөнхийдөө ингээ харахаар нөгөө галз зогсоо хилцээр маань эргээд эрсдэл рүү орж байгаа шүү. Өнөөдөр яг баасан гаригэвд та яг нөхцөл байдлыг одоогоор яг юу хэрхэн дүгнэж байна? Тийм ээ. Ер нь бол бид нар ч мэдээллийн урсгал дунд ачаад аль нь үнийг мэдэх хэцүүлчлээ те. Тэгээд яг сонирхолтой цаг үе бид нар амьдарч 7 хоног өнгөр бужигсараа дуслаа. За Ливанд дайрч байгаа Израилийн асуудал бол яг энэ бол мэдээж бүс нутагт өөрийнхөө байр суурийг илэрхийлэх гэсэн Израилийн байгаа. Зүгээр яг өнөөдөр бид нар энэ 7 хоногт болсон хамгийн гол үйл явдлууд Иран Америк хоёр уулзраа болоод арай хэлцээний ширээний арч бол арай асуудал шийдэгдэх болов гэсэн байдалтай байгаа. Гэтэ энэ дээр угаасаа Израилийн ерөнхий сайд анханаас нь хэлсэндээ те Иран Америк хоёрын ярих зүйл манайд хамаагүй. Израиль хамаагүй бид нар бол энд Ливанд өөрсдийнхөө үйл ажиллагаа явуулсаар байх болгоно гэдэгтэй л хүрч явах шүү. Зүгээр харин зүгээр бид нар яг тэр хохирлын хэмжээг өнөөдөртөө ярих зүйлтэй энэ түүх болоогүй аль нэг тал нөгөө өөрийнхөө тоо баримтыг илүү үнэн гэж батлах гэж оролддог. Гэхдээ энэ бол хэсэг хугацаанд дараа түүх болоод байсан дараа л тодорхой болох байх. За Америкийн зүгээс бол Ираны тавьсан энэ 10 нөхцөлөг бол бүрэн хүлээн зөвшөөрөг байгаа. Гэхдээ одоо хилцээ хийх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр яг ер нь яг эдгээр 10 залтыг задлаад харах юм бол яг бодитоор одоо хоёр тал санал нэгдэх боломж та ер нь хэр зэрэг байна гэж таарч байна. За жишээ нь уран баяжуулалтыг бол хүлээн зөвшөөрөх, за Америкийн зүгээс халдахгүй байх амлалт баталгаа зэрэг зарим заалт нь байж болно. Гэхдээ мэдээж энэ нөгөө хүндрэлтийн түүхэнд байсан зүйл дээ 20 дугаар зууны тэр чиглэл байлаа. Дайсагнагч гэдэг юм уу байлдаж байгаа хоёр тал өөрөөсөө саналыг тулгадаг. Тэрвээ зүгээр тэр нь өөрийнхөө талд ашигтай асуудлыг нөгөө талаараа шийдэгчвэл эргээд нөгөөтгөө нэг үж харагддаг гэхээр ялагч тал болж харагддаг. Тийм учраас бид нэр энэ дээр яг Ираны тавьсан 10 саналыг за бараг талаас илүү хувь нь бэлэх боломжгүй саналууд гэж харагдаж байгаа. Гэхдээ мэдээж аль нь өөрийнхөө албан ёсоор саналаа сонирхлоо илэрхийлсэн тэр нь дундын нэг цэг байж хийнд ашигтай байх боломж байгаа болов уу гэж бодож. Гэхдээ яг л түүх тэгж бичигддэг байсан шүү. Санал тавьсан сөргөлөгч талын санал тавьсан бүгд хүлээж авбал тэр бол яг ялагдагчийн асуудал гэдэг. Тийм учраас Америк дэж энэ 10 саналаас за нэг хэдийн үлдээн зөвшөөрхийн ямар хувьтай үлдээн зөвшөөрхийн энэ гэдэг нь түүх харуулах байх. Гэхдээ яг өнөөдөртөө бид нэр энэ дээр хэцүү хариулт өгөх хэцүү. Жишээ нь одоо Иран өөрийнхөө улс төрсөн нөхөн төлбөр аавна гэж байгаа шүү. Үнэхээр нөхөн төлбөр өхөл байсан бол Америк анхнаасаа л дайрахгүй шүү дээ. За ерөнхийдөө хоёр талаас нөхцөл дээр тохирлоо гэхэд яг уу ойролт орнын бүс нутгийн ерөнхийдөө тэнцвэр байдалд одоо ямар өөрчлөлтүүд цаашаа орох бол за магадгүй Израиль, Сауди Араби гэдэг гол тоглогчдод бас ямар нөлөө мессеж болох гэж бодож байна. Гол санаа би бол ингэж л харж байгаа. За яг уу үнэхээр Иран гэж улсыг арай буруу үнэлсэн байсан юм болоо да. Гүрнүүд за тэрсмаа Америк, Израиль үнэхээр бараг л хуучны хэллэгээр цахилгаан байгаад газ дуусгах юугийн дотоод эрхтэн оролцоод засгийн газар засаглалын солихын дээр гэсэн гэхдээ анх төлөвлөжсэн юмнууд нь тийм амар байсангүй. Тэр утгаараа цаашдаа ч гэсэн арай өөр талаас нь ярьдаг болох юм байна даа би зүгээр харж байгаа. Ягаад тэгэхээр 20 дугаар зуун тэр чигээрэлээ гэх тийм байдлын түүхэнд дундуур бид нар тусч ирлээ шүү дээ. Үнэхээр их гүрэн өөрийнхөө сандыг улсуудад тулгааж явдаг байсан. Иран бол яг тэр улсуудтай адилхан биш байсан байна гэдгийг л харуулж байгаа шүү. Гэхдээ ер нь бол мэдээж нөгөө түрүүний хэлдэг шиг дайн гэдэг бол маш их мөнгө байдаг. Хүчтэй улсууд хийдэг, баян улсууд хийдэг. Гэхдээ тэрийгэ эргээд өөрсдөө олж авах хэмжээний тохиролцоо хийж ажилтайнд дуусах болов гэж би зүгээр харж байгаа. Тэр утгаараа энэ яг зүгээр ядаж гал зогсон нь бол ихний ээлжинд үнэхээр хүмүүс энгийн хүмүүсийн хувьд бол сайхан мэдээ. Гэхдээ хиндэ ямар хэмжээнд ашигтай, алдагдaltaй шийдэх вэ гэдэг л бас л сонирхолтой асуудлууд нэг. Одоогоор бол Иран дамжин өнгөрч байгаа одоо хүлэг онгоцнуудаас улс орнуудаас төлбөр авах байдлаар одоо тогтолцоотой байна. Тэгэхээр энэ нь яг олон улсын эрх зүйн талаас одоо хууль эрх зүйд одоо хүлээн зөвшөөрөхөөр явдлаа. Ер нь цаашаад ормоо зоолог яах? Би бол энэ гарч байгаа мэдээллүүдийг хараад байж хад нэг буруу бол байхгүй. Эндээс өөрийнхөө нутгийг дэвшүүлдэг олон улсын хил гэж байгаа боловч өөрийнхөө хяналтанд байгаа улс бүс нутгаас татврын зэдлээр орлож байгаа орлого бол тийм буруу зүйл биш шүү дээ. Яг зүгээр тэр нь эргээд дэлхийн эдийн засаг нийт татвар төлөх гэсэн энгийн иргэдэд яаж нөлөөлөх нь надад нэлээд тийм харамсалтай санагдаад байгаа. Яг зүгээр мэдээж эн чинь зөвхөн
Музей хоолойг Америкт тооцооглоогүй байх ёсгүй те. Уул нь бол мэдээж дайн гэдэг бол олон талаар нь бодох хэрэгтэй. Гэтэ энэ яг өнөөдрийн төвшний дэлхийн техникийн санхүү эдийн засгийн ингэж нөлөөлнө гэдгийг харин зүгээр би ч энэ тэндээс өрөнд олж харж байгаагүй. Гэхдээ амьдрал баян. Зүгээр бүх талаар нь тооцоолоогүй альва зүйл алдаа хүрэгдгийн л нэг жишээ болол харж байгаа юм болов уу гэж би харж байгаа. Энэхүү яг үйл явдал дээр Оросын холбооны ус за бүгд найрамд тагтад ард бас Европын холбооч гэдэг юм уу? Том улс орнууд ерөөдөө ямар хуу байр суурийг илэрхийлж байгаа. Ер нь энэ галзгсан хэлцээрд том гүрнүүдийн одоо дуу хоолой хэрэгчтэй нөлөөлнө гэж таарч байна. Нөлөөлнө. Үнэхээр энэ бол зүгээр хоёр тал хоорондоо ярилцаа зохицдог юм шиг хаа. Зүгээр үнэхээр өнөөдрийн дэлхийн дахинд гол шийдвэр гаргаж байгаа томоохон улсууд манай хоёр хөршийн шийдвэр гэсэн нөлөөлж байгаа. За гэхдээ зүгээр тоглоомоор хэлж байгаа шүү. Яг үнэхээр яг энд болж байгаа үйл явдлаас болж ашиг олж байгаа газар байгаа шүү дээ. Жишээ тохиолбол бид нар Орос улс гэлж болно те. Үнэхээр хоригт орсон байсан газрын тоос хийгээ зарж чадахгүйсэн тань холбогдуулаад байсан нь одоо энэ Ираны үйл явдалтай холбогдуулаад Америк нэгдсэн улсаас Оросоос нефт авахыг зөвшөөрлөө шүү дээ. Гэх мэтээр яавал зүгээр харж болно. Гэхдээ яг Монгол улсын хувьд бол би зүгээр мэдээж энэ бүс нутгаас хол байгаа. За бидний өнөөдрийн гадаад бодлогын чиглэлийн бас нэлээд алсгадмал гэж хэлэх боловч биднэрт бол Монгол улсын хувьд бол өнөөг хүртэл төвийг сагсан дундын байр суурин дээр хоёр өрштөгөө зөв ойлголцоод явж чадвал дэлхийд дахинд учруулж байгаа энэ эдийн засгийн болон санхүүгийн нас нэлээд ангид байж чадах юм болов уу гэж зүгээр бодож байгаа. Гэхдээ дэлхий хавтгай болоод байгаа. Зүгээр бид нарт хамаагүй гэж байж болохгүй. Зүгээр их сагсан олон талбар гадаад бодлогыг үргэлжлүүлээд бид нэг хоороо гарч ирж байгаа тохиолдолд Монгол улсад энэ өнөөгийн нөхцөл байгаа нөхцөл байдал айхтар сүртэй сөргөөр нөлөөлдөг юм ахэд бид нар өөрсдөө угаараа давж гарч боломж биднэрт байна. Дональд Трампын хувьд яг Иранд одоо энэ цохилт өгч таныг эхлүүлсэнтэй холбоотойгоор дотоодын одоо иргэдэн ч гэдэг юм уу, за олон улсын иргэдч гэдэг юм уу. Трампыг харах одоо ерөөхдөө харах өнцг нь энэ рүү шилжиж гинөөс энэ рүү шилжиж гинөө гэдэг талаас нь байна. Тий, ер нь бол мэдээж арслан ус учраас бүгд нэг талдаа байдаггүй. Энэ бол мэдээж байх ёстой зүйл. Бүгдээрээ л яг Трампыг дэмжиж байсан гэдэг бол арслан ус биш болно шүү дээ. Зүгээр би бол юу гэж харж байгаа гэхээр Трампын нэр хүнд бол мэдээж хэрвээ өндөр байсан гэж бодвол буурснах ёстой. За хоёрт гэвэл зүгээр ер нь бол хит нэг хүнээс хамаарсан шийдвэр хүндрэлтний түүхэнд бас л олон сөрөг үр дагавар үлдээдгийн нэг нь бас энэ үйл явдал болчудаа л гэж харж байгаа. Гэхдээ зүгээр бас нэг юм байдаг. Дотоод улс орондоо болж байгаа төвхтөө нөхцөл байдлыг сонгогчдынхаа анхаарлыг өөрсдөөсөө олдуулахын тулд дайн юм уу гадаад хүчин төлөвлөгөөлөөр анхаардаг гэдгийг нэг энэ дээр бас байж болно. Жишээ нь үнэхээр яг дотооддоо одоо болгож байгаа дотоод сонгуул байгаа тийм хуулийг тогтоох байгууллага тэр мөрнийхээ үйл ажиллагаанд өөрийнхөө нэр үндийг өсгөхтэй холбоотой ч гэсэн улс төрч чи нүүдэл байсан байж болох талтай. Гэхдээ зүгээр яг бид нар өнөөдөр нэг Bloomberg болоод бусад мэдээллийн сайтуудаас харж байхад шинжээснээр дүгнжил байгаа болохоос төг хараа болоо гэн бид нэр хэлж байгаа зүйл заавал үнэн байх албатай байсан. За манай улсын тал дээр бас зарим гол эрсдлүүдийн тал дээр таны хувьд бас асуумаар энэ газрын төслийн үн бол өсөх эрсдэл үүсчлээ. За Орос улбаны улсаас жишээ нь тогтворжуулсан үнээр авах гэрээтэй байдаг бол энэ бол одоо манай улсын газрын төс одоо нөөцлөх сав дээр бас асуудалтай байгаа тийм 30 хоногийн дотор 30 хоног одоо нөөцлөх боломжтой байгаа гэж тооцоход 30 хоногийн дараа бид нар бас өндөр үнээрээ л авна гэсэн үг. Тэгэхээр яг үнийн эрсдэл бол өндөр болж байна. За үүнээс өөр ер нь таны харж байгаагаар манай улсад ямар одоо гол бодит эрсдлүүдийг дагуулж ингэж таарч байна. Тий, тэр газрын төсний үн яг дэлхийн зах зээл дээр өсөхөд бид нар эрхвч дотоодынхаа хэрэгцээг хойд өршөөсөө урьдчилан хангасаар явах байх. Гэхдээ яг үүндээ Монгол улсын шатхуун тослог материалын хэрэгцээ маш чухал шүү дээ. Зүгээр Орос улбаны улсын эрхүү мужидтай хэмжээнд л байдаг газар шүү дээ. Тэр утгаараа нэг айхтар сүртэй нөлөөлөхгүй байх. Гэхдээ өснө гэдэг бол эргээд л тэрийг дагсан энэ жилийн тариалалтай холбогдлолтой эрх намрын ургац хураалтын өснө. За мөн одоо хамгийн гол асуудлуудын нэг би юу гэж харж байгаа гэхээр энэ жилийн аялал жуулчлалын салбар нэлээд уналтаа байх болов уу гэж харж байгаа. Дэлхийд даяар тэр чигээр нэг тэгвэл аюулгүй байдлын асуудал те. Онгоц олон улсын нислэгүүд яаж саатах нь нөгөөх нь газрын шатхууны үн нэмсэнтэй холбоотойгоор нислэгийн дээдсүүд нэмэгдэж байгаа. За энэ чинь жирийн иргэд дээр ирэхэд л аялал жуулчлал гадагшаа явах хүмүүсийн тоо өмнөх жилдээ адилхан байх
тийм боломж байхгүй. За тэгэл энэ нэргээд одоо Монгол улсын зуны богинохоо хугацаанд байдаг аялал жуулчлалын урсгалыг нэлээд сааруулах болов. Тийм учраас бидний нөхөн бэлтгэлдэл байх хэрэгтэй юм шиг байна. Бид нар өмнө ер нь бол ярьдаг дөө эдийн засгийн солонгоруулах олон удаа болох гэдэг утгаараа нэг дээр бид нар гарах ёстой л байгаа. Ямар байдлаар тохиолдол бэлэн байдлаа хангах шаардлагатай юм бэ? Гэхдээ яг зөв таны түрүүний хэлдэг тэр нөгөө сэтгүүний нөөц мөөц энэтрэ гэдэг асуудал яг өнөөдөр шууд шийдэгдэх боломжгүй л дээ. Зөвхөн бид нар энийг өөр байдлаар тухайлбал жишээ нь нөхцөлийг төрөөс хараад шийдвэрлэдгүүд хувийн хвшлийн хөрөнгө оруулалт санаачлахын хэрвээ тэднэрт өгч чадвал тодорхой хэмжээнд ч гэсэн бид нар шийдвэрлээд байх боломж байгаа хаа. Зүгээр нөхцөлийг төрийн байгууллага компаниуд шийддэг биш. Аль болох чөлөөд эдийн засаг руу н оруулж чадвал хувийн хвшлийн чиглэлд орсон тохиолдолд Монгол улсын эдийн засгийн алдагдах айгүй юм шиг харагдаж шүү дээ. Зүгээр эдийн засгт нь чухам юу гэж хэлэх юм аа би бас тэрийг сайн мэдгүй. За баярлалаа тань.